За эдийн засгийн байнгын орны мэдээллийг сонссонтой холбогдуулаад тогтоолын төсөл гаргаж засгийн газар чиглэл өгөх ийм саналтай байна. За энэ саналыг бол 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө хилцүүлэгт бэлдэх үүрэг бүхий эдийн засгийн байнгын орноос байгуулсан 11 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгээс бол санал нэгдэж ингэж оруулж ирж байгаа. За энэ тогтоолын төсөл маань бол 6 заалттай. За ер нь энэ хөгжлийн төлөвлөгөөг хилцүүлэгт бэлдэх үүрэг бүхий ажлын хэсгийг энэ дээр ажиллах явцад бол хэд хэдэн гол зүйл дээр анхаарах шаардлагатай гэж үзэж энэ тогтоолын төслийг бэлдсэн юм а. Тэгэхээр энд бол 5 жилийн үндсэн чиглэл хөрөнгө оруулалтын 5 жилийн хөтөлбөртэй хамт 6 сарын 28-ны өдөр өргөн мэдүүлэх ёстой байгаа. Яагаад гэвэл 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр энэ хугацаа батлагдсан. Тэгэхээр энэ 5 жилийн хугацаа болсоо. За энийг бол та бүхэн хуулийн хугацаанд өргөн мэдүүлэх ёстой. За энийг чиглэл өгөх. За хоёрт нь бол энэ боловсруулалтыг эдийн засгийн хөгжлийн яам өөрөө манлайлж зохион байгуулж дараа нь холбогдох яам орон нутгаас санал авч нэгтгэн зохион байгуулад ингээд засгийн газар танилцуулж за энийг бол өргөн мэдүүлэх энэ зарчмыг хэлбэрлэлтгүй мөрдөх ёстой гэдэг. За энэ чиглэл. За мөн энэ жилийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах ер нь дунд богино урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулахад ийм олон талын оролцоог хангаж явах ёстой. Энэ хуулийн шаардлагыг хангуулах ёстой гэдэг зарчим. За мөн техник эдийн засгийн үндэслэл зураг төсөв хийгдсэн, нийгэм эдийн засгийн ач холбогдлоор эрэмблэгдсэн ийм төсөл арга хэмжээ, ийм заалтуудыг бол баримталж тусгаж ажиллах. За мөн төсвийн өрөөний мэдэгдэл, зардын дээд хязгаарыг энэ хөгжлийн жилийн төлөвлөгөөн төр тусах хэсэг асуудлаар хууль тогтоомжид өөрчлөлт оруулах талаарх саналыг боловсруулах. За мөн санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн санхүүгийн төв байгууллагын сангийн яамнаас жил бүрийн төсвийн төслийг боловсруулахдаа эдийн засгийн хөгжлийн яамд хянуулах буюу тухайн жилийн хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцэж хэсэх талаар дүгнэлт гаргуулж байх. За ийм зохицуултуудыг яаралтай энэ цаг мөчөөс эхлэн хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа учраас энэ тогтоолын төслийг манай ажлын хэсгээс санаачилсан байнамаа. Ингээд 6 зүйл заалттай тогтоолын төслийг эдийн засгийн байнгын орны гишүүдэд бол урьдчилан тараагдсан байгаа. Тэгэхээр та бүхнийг энэ тогтоолын төслийг дэмжиж баталж өгөхийг хүсье. Тэгээ энэ тогтоолыг засгийн газар чиглэл тухай тогтоолыг дэмжиж санал хураалгаж гаргуулж өгөхийг хуралдаан даргалагчаас хүсье. Баярлалаа. За уг нь ингээд асуулт асуух юун дээр шууд гормын санал гаргачих шиг боллоо. Ер нь бол эдийн засгийн хөгжлийн сайдаас энэ бол өнгөрсөн 3 дугаар сард хуулийнхаа хугацааны хүрээнд энэ танилцуулга хийцсэн учраас өнөөдөр хийх шаардлагагүй юм аа уг нь гэдэг юм бичиг ирүүлсэн. Тэгээ өглөө хэлцэх асуудлыг батлахын өмнө санал хураасан бол гишүүдийн олонх нь энийг өнөөдөр сонсё гэж үзсний үдэн дээр сонссон. За ингээд Бадамсүрэн гишүүний гаргасан гормын саналыг шууд санал хураачи. Тэгэхээр одоо юу яана? Гишүүд асуулт асууж үг хэлж дуслаа. За одоо Бадамсүрэн гишүүний гаргасан гормын саналаар энэ тогтоолыг байнгын орооноос тогтоол гаргах уугүй юу гэдгийг шийдэн. Тэгэхээр байнгын орооны тогтоол гаргыг гэдэг саналын томьёолоор гаргахыг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал хураана. Санал хураалтанд гишүүд бэлдээ. За байнгын орооны тогтоол гаргахыг дэмжиж гэдэг саналын томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалт.
За хуралдаанд оролцсон гишүүдийн олон хувь 72.2% саналаар тогтоолын төсөл гаргая гэж ямар ч байсан шийдлээ. За одоо